хүрэлтөрч гişүнэ. Ногоон автобусын цуухан олдохгүй юм шүү. Тэгээ заавал ял өгнө. Ял өгчөөд ногоон автобусаар чинь мантийн чанга дэглэмтэй хорхингод аваач үлдсэн насыг чинь өнгөрөөнө. Ямар чөтгөрн ингээ шивэнчих вэ гэдэг шиг тухайн үеийн нийслэлийн засаг даргын ахлах зүйлүүд. Энэ зундаа бид Монгол өхрүүдэд эмэгжүүлэх нүрэх ажилд ханцуу шаналан орж мэдэх юм. Ирэх үйл тог тасархаа болж хар хандааг улс төрд үлдээн гэж найдлаад найдах уу гэдэг асуултыг төв талбай дээр ногоон автобус гар аргаар өгсрэгдсэнийг ард түмэн нүдээр харж гараар барьж нотолсноос хойш цайчихсан цавчаа ногоонуудын хэргийг шүүсээр 2 жил агсын дараа буюу 930 хоногийн дараа дээд шүүх шийдвэрээ гаргалаа. Өөр төмрийн сэгийг хартилт могохгүй. Үйлдвэрийн гарнуур гэж одоо энэ зүгээр гарнуурын багс мастаа 930 хоногийн турш шүүхийн хэрэлдөлөг үргэлжилж нохоон сүүлээ сүүл нь хонгорцгоо гэдэг шиг сунтан сүхрүүгээ хурган төшөмдүүд нь хуц охин руугаа хурууга заасаар заавар чиглэл өгдөг, зөвлөж шивэндэг, гарын үсэг зурдаг эрх мэдэлтнүүд нь хохирогч болж зарим нь цагаадаж хурган төшөмд нь хувийн хөвшилтэйгээ хоёулаа хүзүүсээрээ холбоод сурсан дуугаа дуулаад ногоон автобусаараа Мант руу явхаар болж байх шиг байна. Харин шарсан махны газар бүртгэлтэй 2 солонгосыг тусгаарлаж дахин шүүхээр болсон. Шүүхийн явцад хурган төшөмдүүд дээрээс өгсөн чиглэлийн дагуу худалдаа авалт хийсэн гэж мэдүүлсэн ч гарын үсэг зурсан сум дарга хохирогчоор тогтоогдож төсөв мөнгийг шийдсэн хөгжирлийн сайд Ж Сүхбаатар цагаатсан. Ямар чөтгөрн ингээ шивэнчих вэ гэдэг шиг тухайн үеийн нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх одоогийн хууль зүйн дотоод хэргийн яамны дэд сайд мөнх эрднийг тушаалын байдлаа уруулан ашигласан гэж ялагдагчаар татсан ч гэмт хэргийн шинжгүй гэж үзээд цагаатгсан. Салбарынхаа дэд сайдыг ногоон автобусанд суулгах гэж болохгүй л байх л та. Харин сум даргад алгадуулахаасаа өмнө эр хүн гэдгээ харуулахаар өөртөө характерийг хийсэн нийтийн тээврийн газрын даргасан ялаа үүрнэ. Үндсэндээ цавчаа ногооны хулгай 24 хүнд холбогдох хэргийн шүүхийн процесс дуусч эцэслэгдсэн. Цайчсан дарга нарын хинэнч хариуцлага хүлээлгүй цагаатаж байна. Харин Тэнүү огоогийн захирал Ган хуйг характерээ дарга Жавхлан Тодор нар 3 жил хоригдож бусд нь 1-ээс 2.6 жилээр зорчих эрхээ хязгаарлуулж байна. Нийслэлээр 1.5 саяулаа толгоос ихсэж аргааваар нь шогширч улсын их хурал нээлттэй сонсгол хийсэн сүрчин даржин хурал хуу хийгээд хулгайчид ийм л хариуцлага хүлээж байна. Үүл болохоор хүйтэн болдог манай улс ирэх үйл гал алдах уу гэдэг асуулт эргэлзээ төрүүлж байна. Эрчим хүчний реформ ярьж үндэсний хороо байгуулж босгож буулгасаар хурган дарга нараа сэлгэн томилж тогны үнийг 30-аас 89%-аар нэмсэн ч 2.1 чихэм төгрөгийн өр нэмэгдээд өнөөдөр үзээд үгүй гэсэн ч дөрвтэй өөрчлөлт гарсангүй. Нэмээд эрчим хүчний салбарынхан ажил гайн гэдгээ зарлалаа. Засгийн газар энэ одоо шаардлагатай бидний шаардлагыг бол хүлээж авч энэ ажил аялалдад хүрэхгүйгээр энэ асуудлыг шийдэх боломж бас байгаа шүү гэдгийг бид нар бол үржилэн бол одоо бас сануулж энэхүү эвлэлийн урдлыг хийлээ. Тэгээд Монгол их хуралд одоо суудалтай 5 намын бүлгүүдэд, ерөнхий сайдад, улсын хурлын даргад бол шаардлага өргүүлж байна. Энэ бүх асуултанд салбарын сайд найдлагын гар биш аман төрүүлээд эрчим хүчний үн нэмнэ, салин нэмэхгүй гэсэн 2 өгүүлбэрээр хариуллаа. Бусад юмны үн нэмэгдээд байгааз махны үн хэд байлаа? 10 жилийн өмнө хэд байсан? 20 жилийн өмнө хэд байсан? Талхны үн хэд байсан? Эрчим хүчний үн бол бараг хэвээрээ бодит байдал нь өнөөдөр эрчим хүчний салбар цалингаа нэмээд бие биендээ шаардлага тавиад жагсаат ч юм уу ажил хайд явдаг тэр шатанда биш байна. Санамсаргүй зөрөгтөө хөмсгөө сэтлүүлчихгүй л бол салбарын сайдаас бодлого шийдэл асуумаар байна. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үн нэмэгдэж байхад салбарын ажилчдаа социалист бүтээн байгуулалтын төлөө амь биеэ үл хайрлан зүтэг гихийнхээ оронд эрчим хүчний үнэ өтөгтөн нийцүүлж цалин хүнлүүгийг үе шаттай нэмэгдүүлэх бодлого шийдлийг шаардаж байна. 2-3 жилийн дараа Монгол улсад тог тасарна гэдэг асуудал байхгүй болгоно. Энийг харин би хариуцлагатайгаар хэлчихэ. Ирэх үйл тог тасархаа болж хар хандааг улс төрд үлдээн гэж найдлаад найдах уу гэдэг асуултыг мэрэгэн үзэгч танд үлдээе. Яг дэлхий дээр өнөөдөр одоо ийм хямдхан үнэтэй махаж байгаа нэг ширхэг нь 1000 гаруй төгрөгийн үнэтэй талхтай 1 кг нь 1000 гаруй төгрөгийн үнэтэй гурилтай орон дэлхий дээр өнөөдөр байхгүй шүү.
Энийг үе баталгаад одоо 100 байлна. Нэг ширхэг талах 1000 төгрөг, 1 кг гурил 1000 төгрөгийн үнэтэй гурилтай орон дэлхий дээр өнөөдөр байхгүй шүү гэж хэлээд тахимаа өгөөд бонусанд нь нэр дэвших хэрэгэж алдаад цагаан байрнаасаа доглон нулимстай гарсан хаянгагийн болорчлуун гой хөдөө аж ахуйн яамдаа эргэн ирлээ. Болорчлуун эргээд сайдын суудалтаа бичгэсэн яг мөр зэрэгцээд тохой залгаад зөвлөгийн ажилд орж комбек хийж байна. Ер нь жидүүгийнхэн эргэн ирж байна. Энэ зундаа бид Монгол өхрүүдэд эмэгжүүлэх нүрэх ажилд ханцуу шамлан орж мэдэх юм.